За баярлалаа. Тэгэхээр энэ хууль сахиулах, хүний эрхийг хамгаалах, за олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хуулийг зөв хэрэглэхэд мэдээж энэ хууль зүйн мэдлэг, мэрэгшил байхаас гадна энэ ажлын туршлага, тэр дундаа хамгийн чухал нь амьдралын туршлага бол хамгийн чухлаа гэж ингэж үздэг. Миний хувьд. За олон улсад ч гэсэн бас яг энэ учраас бас олон улсад бол энэ шүүгч нарыг одоо насан туршид нь энэ албанд бас томилж явдаг бас энтэй холбоотой болов уу гэж ингэж боддгоо. За жаргал сайхан прокурорын талаар одоо тараагдсан материалыг ингээ аваад үзэх юм бол би бас л яг энэ шаардлагыг хангасан хүн юм байна да. Хүүхнийхээ бэлтгэл талаасаа гэдэг байдлаар би харагдаж байгаа юм л да материалаас нь. Аймгийн прокурорын байгууллагад үндсэндээ 12 жил ажилласан байна. Тээврийн прокурорын газарт 11 жил ажилласан байна. Улсын ерөнхий прокурорын байгууллагадаа бас 14 жил ажилласан байна. Энэ агуулгаараа аваад үзэх юм бол яхаггүй хүн бол ажлын туршлагатай, амьдралын туршлагатай юм хүн байна гэдэг нь харагдаж байгаа юм. Гэхдээ прокурор хүний хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол нэгдүгээрт энэ хүний эрхийн асуудал, эрх чөлөөний асуудал, нийтийн ашиг сонирхлын асуудал хамгийн чухал асуудал. Хамгийн чухал асуудал. Өнөөдөр та энэ ордны сэтгүүлчдэд ярьцлага өгөхдөө бас хэлсэн юм шиг байна лээ. Би сошиалоос л олж харлаа л. Хүний эрхийг хангах үүднээс иргэдийг аль болохын цагдан хорихгүйгээр хэргийг нь шийдэхэд бас онцгой анхаарч ажиллах болноо. Ажиллаж ирсэн гэдэг ийм үг хэлсэн байна л. Надад энэ үг үнэхээр таалагдчих. Би өөрөө энэ үндсэн хуулийн зааснаас өөрөөр хүний эрхийг одоо бус дараагаар хүний эрхийг хориглох, хязгаарлахын эсрэг байдаг юм хүн. Энэ ч агуулгаараа өнөөдөр бас энэ хууль зүйн байнгын орооны гишүүнээр ингээд ажиллаа явж байгаа. Тэгэд саяхан бас та энэ олон нийтийн монголчууд бүгдээрээ л шуугсан энэ Норгийн залуучуудын асуудал байна. Харахгүй шөнө бүгдээрийнгийн баривчилж хойшлуулшгүй ажиллагаа гэдгээр баривчилж аваачсан. Прокурор дүргүүлжүүлж хорихтой холбоотой санал илгээхэд бас прокурор тэрийг хүлээж аваагүйгээр ингээ гаргасан. Нийгэмд ямар хэмжээний асуудал үүсв. Тэдгээр залуусаар төлөөлүүлээд ирнэ хүний эрх ямархуу хэмжээнд Монгол улсад хангагдж байгаа юм бэ гэдэг ийм асуудал хүртэл яригдсан. Энэ дээр бол прокурорын байгууллага бас ийм зөв шийдвэр гаргаж бас олон нийтэд бас энэ мэтгэрхийг нь хангахад, хүний эрхийг хангахад онцгой бас үр гүйцэтгсэн гэж би бас ингэж үнэлж байгаамаа. За прокурорын байгууллага бол мэдээж энэ албан үүрэг гүйцэтгэхдээ бол хараат бус биедээсэн байдлаар гүйцэтгэх ёстой. Хэрэг маргааныг шийдэх яригтай ажил. За ялангуяа улс төрчид оролцсон авилгал олон тушаалын хэрэгүүд бол маш хүндрэлтэй асуудал байгаа. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд таны ажиллах хугацаанд нэлээдгүй нийгмийг донслогсон маш их олон хэрэгүүд бий одоо шийдэгдсэн. За шийдэгдээгүй явж байгаа хэрэгүүд ч бас нэлээдгүй бий. Нийгэм бүхэлдээ энэ шудраг ёсыг шаардж байгаа. Энэ цаг үед энэ олон хэрэгүүдийг бас шүүхэд шилжүүлж, олон нийтийн анхаарлын төвд авчирж бас ингээд хэрэгжүүлээ явж байгаа. За мөн үргэлжлүүлэн та бас энэ прокурорын байгууллагыг цахим болгохтой холбоотой, ил тод нээлттэй байдлыг нь хангахтай холбоотой асуудалд бас онцгой анхаарал хандуулж ажиллана гэж хэлж байна. Энэ бүх байдлыг ингээд аваад үзэхэд бол бас таны ажил бол бас зөв явж исэн юм байна гэж ингэж үзэж байгаа. Саяхан бид нар авилгалтай тэмцэх газрын даргыг бас 6 жилийн хугацаар нь сонгож томилсон. Энэ дээр яригдчихсэн өнгөрсөн 6 жилийн хугацаанд та бас өглөө намын бүлэг дээр ярьжсэн. Нийтдээ 11.6 их найт төгрөгийн одоо авилгалаас үүссэн хохирлыг бас төлөвлөсөн гэж ингэж ярьжсэн. Энэ бол яхаггүй иргэдийн хүсэж байгаа энэ шудраг ёсны хүсэмжээ гэдгийг нэнд хэлье. Ингээд дэлхийд бас энэ дайн тулаантай дэлхийн бас ийм хүчний харилцаа бас ийм тодорхойгүй байгаа ийм цаг үед бас Монгол төрийн тэргүүн, Монгол ардын намаас нэр дэвшиж ерөнхийлөгч болсон хүн өмнө нь заяа болгоны микрофоныг гүйцээгээд өгье. Өмнө нь бас арчилсан намаас ерөнхийлөгч сонгогдож одоо ерөнхийлөгчээр ажиллаж исэн хүн таныг бас анх удаа нэр дэвшүүлж оруулж ирж ажиллуулж исэн. Ингээ хоёр дахь удаага таныг бас ийм түүхийн бас ийм дэлхийн бас одоо нөхцөл байдал ийм хүнд байгаа үед бас Монгол төрийн бас тулгуур болсон ийм чухал албан тушаал дээр өргөжлүүлж ажиллах ёстой гэдэг ийм байдлаар нэр дэвшүүлж оруулж ирснийг би бас дэмжиж байгаа гэдгийг бас илэрхийлье. Ингээд бас эцэст нь одоо үеийн хууль зүйн сайд нарын хэлсэн үг байна. Хууль зүйн яамны бас галтгоог хариуцж ажиллаж исэн одоо энэ хууль зүйн салбарыг толгойлж ажиллаж исэн эдгээр гишүүдийн саналтай би бас адил саналтай байгаа. Та энэ саналуудыг бас ажилдаа тусгаж ажиллаарай гэдгийг танд бас илэрхийлж хэлье. Танд амжилт хүсье.